Мал аж ахуйн салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5%, ажиллах хүчний 21.6%-ийг бүрдүүлж байгаа Монгол улсын нийгэм эдийн засгийн тогтвортой байдал цаашдын хөгжилд чухал үүрэгтэй салбар юм. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн жилүүдэд ган зуд зэрэг тохиож байгаа нь мал аж ахуйн салбарт томоохон сорилт хүндрэлийг бий болгосоор байна. Хэдийгээр олон зууны турш уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн малчид байгаа хэдий ч бэрхшээлийг даван туулах, фермерийн аж ахуйг нүүдлийн мал аж ахуйтай хослуулах гээд дараагийн шатанд шилжих, эдийн засгийн эргэлтээ сайжруулах шаардлага бий болжээ. Тэгвэл эрчимцэн мал аж ахуйн Монгол загвар ямар байх вэ? Хүн намаа хончин л гэж харддаг. Тэгэл ад үздэг. Уг нь бол тэр бомтог биш. Миний 10,000 онтой хүн бол миний хажууд том дураад зэрэггүй нэг байх. Үндснээр нь ярих юм. Малчтын сэтгэлгээг нь өөрчлөх, малаа маш дулаан хашаанд хашдаг болох, нэмэлт тэжээлэр өвлийн хүнд хэцүү үед гижээдэг болох, хонио эрт төлөвлүүлж намар 10 сар гэхэд одоо төлөвний жинтэй хургаа эдийн засгийн эргэлтэнд оруулж хоньны аж ахуйн эдийн засгийн эргэлтийг хурцсах, ашиг шимийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн энэ их олон зүйл дээр бид нэг чиглүү төр засагтайгаа малчдтайгаа нийлээд бүгдөө нэг чигт хандах шаардлагатай байна гэдгийг бол бид одоо ярилцаж хэлэлцэж ойлголцлоо. Хоньны эрчимцэн аж ахуйнууд одоо маш олноороо байгуулагдах хэрэгтэй байгаамаа. Бид өөрсдийгөө тэр махаар анхаас гадна гадаад улс орн руу экспорт хийх ёстой. Манай баялаг үйлдвэрч малчин ард түмэн маань өнөөдөр малынхаа ашиг шимбэ аль шир ноос ноодор мах шүү бүх бүтээгдэхүүнийг бид боловсруулад дотоод болон гадаад зах зээлээр гаргах бүх боломжийг Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын хүнс үдээ аж ахуйн яам, олон улсын төсөл хөтөлбөрүүд, Монгол Улсын ерөнхийлөгч бүгд нэг чигт хатсан нэг бодлого гаргаад ингээд ажиллаад явж байгаа. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтүүд нэлээд явагдаж байна. Тэгэхээр энэ байгаль цаг уурын одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуй дасан зохицох хэрэгтэй. За үүнийгээ түшиглээд бол засгийн газраас шийдвэрүүд гарсан байдаг. Томоохон одоо төвс өрн болон газар тариалангийн бүс нутгийг түшиглэн эрчимцэн аж ахуйдыг бол хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Улсын хурлын 36 дугаар тогтоолоор батлагдсан хүнсний хувьсгал, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, үүний хүрээнд бас эрчимцэн одоо мал аж ахуй эрхлэгчдэд тодорхой хэмжээний дэмжлэгийн зээлүүд олгож байгаа. Дээр нь одоо энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бас энэ хоршоогоор нэгдээд бас эрчимцэн аж ахуй хөгжүүлэх энэ боломжууд нь ингээд бүрдэж байгаа маа. Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчин дээлтэй байдлаар хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, доктортой хөгжлийн зорилттой ханган хэрэгжүүлэхэд онцгой чухал аж холбогдолтой юм. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйн салбарыг эрчимцэн мал аж ахуйн салбартаа зохистой хослуулан хөгжүүлэх нь уур амьсгалын орчлолт, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх, хөрсөө хамгаалах, цаашлаад Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой чухал. Тиймээс ч хоньны аж ахуй эрхлэгч болон малчид хамтран үндэсний хэмжээний зөвлөгөө зохион байгуулж асуудлаа хэлэлцлээ. Үр дүн өнөөдөр танилцуулаад энэ бол ерөөсөө хамгийн одоо юу гэдгийг ашиг алдаа тэмцэх алдагдахгүй ажиллах боломж нь бол ийм байна гэдгийг харуулсан гэсэн. Бид нар сая хургийг тухайн 40 кг хүргээд тэгээ экспорт боломж бүрэн байна. Нэгээс 2 хоног. Одоо манай танд дэвтэн хүн бүрдэгчд оруулах 100 тонн байбыг бэлтгэж дэлхийн зах зээл дээр үйлдвэр нь хаана нэг зүйлдэг байна. Бичээний нөөц ашиглалтыг сөрийнхаа тооцоололтоо тохируулдаг энэ одоо бодлогыг энэ ухааныг биднээс дахин сэргээж авч үзэх гэсэн байлээ. Буруу тугал бол нэлхтаа эхний 3 сард бол амьдын жингээ 168% дээр өөрөөр 1.6 дахин зарим тохиолдолд 2 дахин интернет гайхалтай эрчимтэй өсдөг генетик потенциалтай. Бид нар энэ потенциалыг тэжээлээр хязгаарчаад байгаа юм байна. Уламжлалт мал аж ахуйг эрчимцэн мал аж ахуйтай хослуулахыг малчид дэмжиж байгаа ч малын гаралтай мах сүү, цагаан эдээ, түүхийд болон бүтээгдэхүүнийг ямар суугаар
хэрхэн яаж борлуулах нь тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Монголчууд бид мал аж ахуйгаа хэрхэн олон улсын зах зээлд гаргаж, хэрхэн зохистойгоор үнэлүүлэх вэ? Монгол малын түүхийд яавал өнтгөрч эдийн засгийн эргэлтэд эрчимтэй орох бол. Хоньны аж ахуйг эрхлээд ингээд боломжтой одоо үйлдвэр өгсөн одоо ямар нөөц боломжийн тэргүүр одоо аж ахуй эрхлэгчид бол хөгжүүлээд байна тийм ээ болоод байна. За бид нар мөн адил одоо тижээлээ тариалаад тижээлээрээ одоо тижээх одоо ямар ч хэлсэн өсгөж өндөөл хэрдээсжүүлэхт одоо бүхэл үйл ажиллагаа хэрэгжүүлээ болоод байна. Тэгээ бидний одоо яг тулгамдж байгаа асуудал гэх юм бол өнөөдөр одоо борлуулалт байна. Одоо махыг борлуулах уу, яаж хурганд нь борлуулах уу? Одоо бид нар бол малчид бол тижээгээд ч юм уу энэ яг саяны загвараар ингээ өсгөд үржүүлэх боломж байгаа. Тэгээд ямар зах зээлд яаж борлуулах уу тийм ээ хинтээ яаж холбогдох уу тэрийг гарц гаргалгааг нь сайн шийдээд өгөх юм бол ер нь боломж бол байгаа гэж хардаг. Манай аймаг чинь улсад бас 5 байрыг алддаг аймаг шүү хониороо бол тий. Тийм учраас тулгамжийн асуудал бол байна. Тулгамжийн асуудал байлгүй яах вэ? Махны экспорт байхгүй учраас хамгийн гол тулгамжийн асуудал тэр болоод энэ малчид одоо малаа сөөлж чадахгүй. Махны хамт тавшраас тийм хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх асуудал байна да. Мастер шаардлагатай арга хэмжээ гэх юм одоо тижээд бэлтгэх, гар доорх материалаар тижээд хэрхэн бэлтгэх тэгээд хашаа ороогоо хэрхэн дулаад тэгээд ямархай хашаа орооны загвар магвартай байвал гэсэн тиймэрхүү зөвлөмж сургалтуудыг сошиаллон техникийн сургалтын өдрөө өгөх шаардлагатай байна. Тоондоо биш байна. Чанартай байх хэрэгтэй. Чанартай одоо 320-аас 119 төгрөг олж байгаа. 119 төгрөгийг магадгүй бэлчээрээ 10,000 оноос олно. 10,000 оноос авахын дээр нөө 300 оноос авахын дээр байна. Төр дэмждэг бол би энэ үнийг одоо 20,000 тонн өргөл, 50,000 тонн өргөл. За 20-30 2-300 хуцаа ураг бэлдээх юм бол тэр үнийг бэлдэх бүрэн боломж. Тэгтээ чинь тусдаа тижээд ирв. Гэхдээ одоо бол би нөө тижээгээд байх хөрөн мөнгөний нөгөө алах. Бэлчээр явж байгаа. Бэлчээрэл. Ээж өгөхөд яг нэг хурганд нэхний үед нэг жоох өгч байгаа. Тэгэл өөр миний эдийн засаг байна. Эхэнд нөгөө гэдэг чинь нөгөө ходоодын жоох яа. Бэлчээр гэсэн үг шүү. Ходоодны хөгжлийн ил дэмжиж байна гэсэн үг. Тэгэл би тавьж. Та энэ эдийн засгийн хөрөнгө оруулалт хийчихэд байгаа авсаас биш. Эдийн тэрэм харлаа шүү дээ. Эдийн тэрэм маар ярих юм. 100 хэдэн оноо. Тэглгүй байдгийн чи өрслийн мал гэдэг чи одоо Англи 6 сартаа өрслийн цэвэр хоцсон шүү дээ. 50,000 еврог болтой. Зах зээл дээр зарагдсан. 50,000 евро өнөөдөр хэд вэ? 3-10-аар 150 доот. Таны 100 үржлийн юм гэдэг чинь өөр цөөхөн бодож маш их мөнгө байна. Хүн намаа хончил гэж харддаг. Тэгэл аад үздэг. Уг нь бол тэр бүмтэн биш. 10,000 онтой хүн бол миний хажууд там дураад зэрэггүй нэг байх үнцнээр нь ярих юм. Эрхлэгч санаачсан өслийн хүрээнд энэ ажил чинь маш хурдан явна. Малын гаралтай түүхийдээ тэр дундаа махан бүтээгдэхүүнийг экспортод гаргахад юуны өмнө эрүүл аюулгүй байдлыг хангах нь чухал. Олон улсын стандарт шаардлага эрүүл аюулгүй байдлыг хангаж байж бид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх учиртай. Тэгвэл Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн өргөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой засгийн газрын 224-р тогтоол 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Тодорхойлбол бид 100% үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг нийтээрээ хэрэглэж эхлэх юм. Тогтоол хэрэгжиж эхэлснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, махны экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн өргөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Эхний ээлжинд бол одоо энэ хоньны нойтон махыг гаргах зах зээлийг ирж хайх, бусад улсуудтай мах экспортлох гэрээ хэлтслүүдээ одоо шинжилж хийх энэ тал дээр засгийн газар маш идэвхтэй оролцохгүй болохгүй байна. Бид бол хоньны махыг бол үйлдвэрлэж болж байна. Тэр үтгэл хурганы махыг манай малчид бол нийлээд хамтраад кластраар хийгээд нөгөө шинэ горшоогоор ч юм уу хийгээд явчих болж байна. Бэлдсэн махын маань хэн авах юм бэ? Зах зээл нь хаана байна вэ? Энийг юуны өмнө төр засаг маш хариуцлагатайгаар энэ асуудал руугаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. За хүнсний өрсөлдөлийн хүрээнд хамгийн суур одоо бодлогуудын нэг бол малаа эрүүлжүүлэх байгаа. Малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнүүд маань эрүүл
аюулгүй байх ёстой. Тийм учраас эрчимчин мал аж ахуйг баталгаажуулах бүрдэх бас журам хүнсүдэ аж ахуйн яамнаас батлагдаж гарлаа. Энэ журам батлагдж гарснараа бол энэ эрчимчин үхрийн аж ахуй, хоньны аж ахуй, энэ аж ахуйнуудыг бүгдийг нь бүртгэжүүлээд мөн тухайн аж ахуйн нэгж маань эрүүл ахуйн шаардлагаа хангаад энэ фермээс зах зээл рүү нийлүүлэх, мөн гадаад зах зээл рүү гарч экспорт нь гарах тийм боломжуудыг төр засгаас олгож байна. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьслтын хүрээнд бага хүйтээ урт хугацаатай зээл олгохоос гадна бүх төрлийн мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарт бүх төрлийн сургалт хилцүүлгүүдийг зохион байгуулж энэ хүнсний хувьсгалыг улам эрчимжүүлж байна. Эрчимдсэн аж ахуй гэдгийг бол тодорхой бүс нутагтэр нь тодорхой чиглэлтэйгээр хөгжүүлэх нь бол зүйтэй. Хүн болгон тэр өндөр ашиг шинтэйгээл тэр малыг аваачаад өөрийнхөө үндсэн тэр тухайн бүс нутагтаа дасан зохицсон. Тухайн бүс нутагтаа амьдрах чадвартай тэр мал сүргийг эвдэж тэрүүгээр сайжруулалт хийх юм уу, тэрийг ингэж хойлох бол ингээд шаардлага байхгүй. Тодорхой зорилготойгоор тэжээлгийнх нь асуудлыг шийдсэн, технологийн асуудлыг шийдсэн нөхцөлд бол энэ хэрэгцээний эрлэлжүүлгийг явуулаад тэрүүгээрээ дамжуулаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж нь бол байж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн салбарыг чухалчилж авч үзсэн. Хүнсний хувьсгалын хүрээнд 2023 онд мал аж ахуйн чиглэлээр 84 иргэн аж ахуй нэгжид 26.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгожээ. Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтанд орсон байна. Мөн онд махны экспортоос Монгол улс 277 сая ам долларын орлого олжээ. Энэ мэт мал аж ахуйн салбараас олох орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа солонгоруулах боломж бидэнд байна. Эрчимдсэн мал аж ахуй, эсвэл нүүдлийн мал аж ахуй, уламжилт мал аж ахуй гэж ингээд хувааж зааглах нь бол ерөөсөө ямар ч утгагүй болж эхэлж байгааг бид бас зарлаж хэлмээр байна. Эрчимжээгүй. Тэгээ уламжилт аж ахуйг эрчимжээгүй гэх гээд байл л да. Тэгэхээр мал аж ахуйг эрхэлж байгаа бол иргэнч аж ахуй нэгж ч гэсэн бүгдөө нэгдүгээр байгаль дээлтэйгээр эрхлэх ёстой. Хоёрдугаар бүтээмжтэй байх ёстой. Бүтээмжгүйгээр бол ямар ч утга учиргүй болчиход байл л да. Гуравдугаарт эрсдэлгүйгээр эрхлэх ёстой. Энэ чиглэл рүү бид нэр явах ёстой гэж ингэж бодож байгаа. Махны энэ экспорт 5 дахин нэмэгдсэн энэ шалтгаан бол ерөөсөө хүнсүдэ аж ахуйн яам нэг сайн ажиллаад байгаа бас асуудал биш ээ. Яам дээр байгаа энэ зохицуултуудаа нээж өгөөд зээлүүдийн хангалттай гаргаж өгөөд хувийн хвшлийнх маань өөрсдөө бэлчиж гарч ирж байгаа. Тэгээ нийтдээ 20 гаруй аж ахуй нэгжүүд Иран, Ирак руу 1 кг хамны махыг 3.3 доллараар бид өнгөрсөн жил гаргасан байна. Энийгээ цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Дахиад дээрээс нь бид нар маха байнгын экспорт нь гарч чадахгүй байгаа хоёр үндсэн шалтгаан байгаа. Нэг нь жилийн 4 үйлрэл бид нар тасралтгүй нийлүүлэлт хийж чадахгүй байгаа. Хоёр дахь нь малаа эрүүлжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан маха яг яах юм бэ? Ноолуураа дэлхийн зах зээлийн 50% эзэлж байгаа ноолуураа яах юм бэ гэдэг дээрээ тусгайлсан хөтөлбөрүүдийг бол оруулаад ирж байгаамаа. Энийг ашиглаад энэ санхүүжилтийг ашиглаад хувийн хвшлийнхэн өөрсдийн манлайл дээр үндэслээд явах боломжийг л олгож байгаамаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн, цагаан алд үндэсний хөдөлгөөн, сүүлд сая намар батлагдсан шинэ хоршоо, чинэлэг малчин нийт дүнгээрээ 8.9 их найдын маш том санхүүжилт урд хожид байгаагүйгээр энэ салбарт ингэж орж иж байна. Дээрээс нь аймаг сумын ногоон хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр 2023 оноос 2033 он хүртэл хэрэгжиж байгаа. Ийм хөтөлбөр маань бас энэ жил албан ёсоор эхэлж байгаа. Энэ хөтөлбөр бол 735 сая доллар нийтдээ 17 аймаг 52 суманд аж үйлдвэрийн парк байгуулах ийм зорилготой. Энэ ажлууд маань бид нийлээд хүнстэй аж ахуйн салбар, орчин үеийн ухаалаг хүнстэй аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж бидэнд бий болж байна. Нэгдүгээрт бол энэ төр маш яаралтайгаар ялангуяа бүгд найрамдах хятад ард улсад мах экспорт, түүхийн мах экспортлох энэ хоёр засгийн газар хоорондын хилцлийг маш яаралтай хэрэгжүүлж түүхийн мах экспортод хятад улс руу гарах боломжийг бий болох хэрэгтэй. Энэ дээр үе үеийн засгийн газрууд маш хойрог, хариуцлагагүй удаан ажилласан. Хятад улсын засгийн газар бол авах асар их сонирхолтой байгаа нь тэд амьд мал хүртэл аргаа барахдаа тэр замын өд дээр
нэг 20 цэрийн бүс байгуулж хагаад авж байгаа шүү дээ. Энэ бол ятад бол угаасаа авъя гэдэг байгаа. А бид гэрийн даалгавраа ерөөсөө биелүүлдэггүй хариуцлагагүй улс бид нар бол. За дараагийнх нь бол энэ арьшил боловсруулах салбарын асуудлыг бол бид нар бол 20 гаруй жил ярьлаа. Одоо энийг нэг бүгдээр ажил болох хэрэгтэй. Энд бол төр заавал оролцох хэрэгтэй. Тэр дархан дээр аваачаад бүр бодлон утгаа хийсэн. Энийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Дараагийнх нь мэрэгжлийн төрийн бус байгууллагынхаа үгийг сонсож хамтран ажилладаг болох хэрэгтэй. Мэрэгжлийн төрийн бус байгууллага. Тийм ээ? Дараагийнх нь малчтынхаа сэтгэлгээг өөрчлөхөд маш том одоо оюун санааны ховсгал хийх хэрэгтэй. Энэ сошиал интернетээр юу болж ийм гэхээр мал нь өхөөд идэг. Энэ малыг чинь тэжээх ёстой юм аа. Ядаж нэг хонь толгойд малчин та 7 бодол өвс бэлтгэсэн байхад таны эрсд бол эрс багасах юмаа гэд хэлээд байхад л юу яриад гуцаад байгаа. Мал тэжээлэх гээд байгаа юм уу? Хятад шиг болох гээд байгаа юм уу? Ийм солиотой юм ярьдаг, ийм сэтгэлгээтэй улсууд маш олон байна. Энэ малчтын сэтгэлгээ. А энэ бэлчээрээ хамгаалах гэхээр юу яриад байгаа? Бид бэлчээрийг ингээл олон зуун жил ингээ явсан. Шаал өөр болчиход байна шүү дээ. Дэлхийн ертөнц өөр болчиход байна. Ийм юмнуудыг бол нэг яралтай манай засгийн газраас хийх хэрэгтэй. Шинэ горшоо энэ концепц энэ шинэ горшоо бол маш зөв. Маш зөв. Гэхдээ энэ эхлэл нь бол жаахан бушуу туулай бориндоо бастай гэж нэг Монгол ардын үг байдаг. Жаахан буруудуу маягтай яваад байгаа. Энийг маш хурдан засах хэрэгтэй. Энэ концепц. Тухайлах юм бол яах вэ гэхээр энэ шинэ хоршоо гэдэг бол нэг малчин өрх хоршоо гэдэг нэрээр бүртгүүлээд 50 сая төгрөг авдаг ийм ажил байж болохгүй. Сая манай энэ сугар захирал хэллээ шүү дээ. Жохон байсан жига тэр нь машин болчиход байна гэж. Ийм утга учиргүй бодлого байж болохгүй. 100 малчин нийлээд сүүний пробиотик хийдэг. Тэгээд энэ чанаас нэг бизнесмен байх хэрэгтэй бас. Мэдлэг мэдээлэл малчин гурвыг ингэж хооронд нь уйж өгөх хэрэгтэй. Нэг Тэлмэн гэдэг нэг бизнесмен байна. Энэ хүн төсөл бичих хэрэгтэй. За энд бол тэр хүн төгрөг орох нэ. Тэрний 500 саяын 100 малчны 500 саяар гаргая. 500-ыг манайх гаргая. Манай дээр нэг жоохон бас нэг хөнгөлттэй юу гаач. Би гүүний сүүний ихсийг боловсруулдаг. Энд бол энэ хоршоо бол яах вэ гэхээр дээшээ харсан, урагшаа явсан, шат агсан ийм одоо юмнуудыг санхүүжүүлж үйлдвэрүүдийг босгоно гэхээс зүгээр нэг 50 мянган 50 саяыг өгөөд өгдөг ийм инээдтэй юмнууд бол ерөөсөө хийж болохгүй. Тэр 500 тэрв их найд төгрөгөөр. Тэгэхээр энэ дээр бол жишээлх юм бол одоо өсөр өхөр өсгөн боожуулах ийм фермийг заавал байгуулах хэрэгтэй энэ хоршоогоор. Энэ хоршоогоор байгуулах хэрэгтэй. Өнөөдөр 15 сая төгрөгөөр авсан Монбилард үйлдвэрийн үнэний гарсан төлн юу ч биш болчихно. Хайрын валют. Тэгтэл энэ яаж юм гэхээр энийг өсгөн боожуулдаг тусдаа тийм фермийг хоршоогоор бий болгох хэрэгтэй. Тэгээд дараад нь өсгөн боожуулчаад босод тэгээд малчдаа энийг бол бос дахиад нийлүүлдэг. Ийм цогц арга хэмжээг бид нар хамтдаа сууж иж авахгүйгээр бусдыгаа сонсохгүйгээр засгийн газар ингээд нүдэ ханаад явах юм бол энэ бол юу ч биш болно. Гадаад харилцаагаа гадаад зах зээлээ тэлж дэлхийн зах зээлд мал аж ахуйн салбарын гол тоглож болох боломж Монгол улсад байна.